Дараагийн мэдээг танилцуулъя. Стамбул хотын даргаар ажиллаж байсан Икрам Имаглутай холбоотой авилгалын хэрэг яригдж байгаа. За түүний хувьд энэ хэрэгт одоо буруутгах болсон шалтгаан олон үндсэлтэй байгаа. За нийтдээ түүнийг 142 гэмт хэрэгт буруутгаж 2000 гаруй жилийн ялыг төлөвлөж байгаа тухай мэдээллийг прокурорын зүгээс өгсөн байна. Стамбул хотын ерөнхий прокурор хотын шоронд хоригдож байгаа хотын дарга асан Икрам Имаглуг авилгал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэрэгт буруутгаж нийтдээ 2352 жилийн хорих ял оноохыг шаардсан өргөн хүрээтэй яллах дүгнэлт гаргасан байна. За ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гээгддэг сөрөг хүчний нэр тус зурж Икрам Имаглугийн хувьд 3 дугаар сард гэмт хэргийн байгууллага удирдаж хахуул авч мөнгө луурдаж тендерийн луур хийсэн хэрэгээр буруутгагдаж байгаа. За түүний хувьд бас хамт хотын захиргааны хэд хэдэн албан тушаалтны хувьд хамтаар энэ хэрэгт буруутгагдаж байгаа. Туркийн хил мэдээллийн хэрэгслийн мэдээснээр яллах дүгнэлт нийтдээ 3900 хуудастай бөгөөд Имаглуг нийтдээ 402 шижигтний хамт гол шижигтэн гэж нэрлж энэхүү одоо дүгнэлтийг гаргаж байгаа юм байна. За Имаглуг гэмт бүлэглэл зохион байгуулсан 12 удаагийн хахуул авсан 7 удаагийн мөнгө угаах 7 удаагийн заллин мэхэлсэн хэрэгт буруутгаж байгаа гэдгийг прокурорын газраас мэдгдсэн. За түүнчлэн түүнийг бусдын үйлдсэн олон гэмт хэрэгт буруутгаж байгаа. Үүнд хахуул заллин, тендерийн луур зэрэг хэрэг багтаж байгаа юм байна. Шүүх яллах дүгнэлтийг албан ёсоор хүлээн авсны дараа шүүх хурлын товыг товлох төлөвтэй байна. Хэрв түүнд энэхүү зүйл ангиар буруутай тооцогдох юм бол нийтдээ 2352 жилийн ял оноож магадгүй гэсэн дүгнэлтэнд дурддагдсан. Авилгалын хэрэг нь Имаглугт чиглэсэн хэд хэдэн хуулийн үйл ажиллагааны зөвхөн нэг нь болж байна. Өнгөрсөн сард прокурор түүнд улс төрийн компанид ажлыг одоо мөрдөн шалгасан. За энэ үеэр тагнуулын хэрэг үүсгэсэн. За 7 дугаар сард гадаадын засгийн газрын нэрийн өмнөөс тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн нэгэн одоо бас бизнесменийг баривчилсан. За үүнтэй холбогдуулан мөн Имаглуг холбогдуулан шалгаж байгаа. За мөн Имаглуг сонгуулийнхаа компанид ажлын үеэр олон улсын санхүүжилтийг авахын тулд Стамбулын оршин суугчдын хувийн мэдээллийг бусдад дамжуулсан хэрэгт бас буруутгагдаж байгаа. За тэрээр мөн энэ хэргийг утгагүй гэж няцааж байгаа. Бусад үргэлжилж байгаа хэрэгт нь сонгуулийн дээд зөвлөлийн гишүүдийг доромжилсан прокурор Гүрэлэкийг занал хийлж доромжилсан диплом баримт бичгээ хуурамчаар үлдсэн гэсэн хэргийг мөн тулгаж байгаа юм. Икрам Имаглуг гэмт хэрэгт буруутгаж байгаа нь сөрөг хүчний гол намыг сулруулах гэсэн улс төрийн зорилготой гэж шүүмжлэгдэж үзэж байгаа. За түүнийг баривчлааснаар Турк улсад сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан олон нийтийг хамарсан хамгийн том жагсаалыг өдөөсөн. За тэрээр өөрийг нь буруутгаж байгаа энэхүү бүх гэмт хэргийг үүсгэж байгаа. Икрам Имаглуг болон Стамбул хотын бусад удирдлага сөрөг хүчний намын гол албан тушаалтнуудын эсрэг үүссэн хэрэгүүдийг өнгөрсөн жил орон нутгийн сонгуульд тус нам хүчтэй одоо сонгуульд оролцож үүний дараагаас засгийн газрын зүгээс өргөн харах хэмжээтэй сөрөг хүчний зүгээс эсрэг одоо авч байгаа арга хэмжээ явуулж байна гэж үзэж байна. Намыг удирдах байгаа хэд хэдэн хотын захиргааны хувьд энэ жилийн туршид олон тооны баривчилгаатай тулгарч байгаа. Энэ хэрэг бол хууль ёсны биш. Энэ бүхэлдээ улс төрийн шинжтэй. Үүний гол зорилго нь өнгөрсөн сонгуульд тэргүүлсэн бүгд найрамдах ардын намыг зогсоох ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчийг хаах зорилготой. Өнөөдөр болсон явдал бол арчсан улс төр болон ирээдүйн сонгуулийн үр дүнд шүүхийн асуудал бол илт хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо гэж тус намын дарга Озигур Озел X хуудасанд мэдэгдэж байна. За харин үүнийг Туркийн засгийн газар няцааж байгаа. За Туркийн шүүх нь бол улс төрөөс ангид бие дааж хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. За мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нь авилга болон бусад хууль бус үйлдэл чиглэж байгаа гэж мэдэгдэж байгаамаа.